Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2025 оны 10 дугаар сард улсын хэмжээнд 1 жилийн өмнөхөөсөө 9.2%-аар өссөн үзүүлэлттэй гарлаа. Харин нэг өрхийн сарын дундаж бодит орлого нийтдээ 1.9 сая төгрөг болж 1 жилийн дотор 71.7 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэж үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Харин иргэдийн зээл нийт зээлийн 60 орчим хувийг эзлэж байна. Орон сууцны бүлэг дээр бол орон сууцны өвн болон туризм байрны үнийн өсөлт бол маш өндөр жинтэйгээр нөлөө үзүүлж байгаа. Тэгэхээр ерөөдөө бол эдгээрээс хамаарсан инфляцийн өсөлт бол энэ сард ажиглалаа гэж ойлгож байна. Инфляц өссөн цаг үед иргэдийн худалдаа авах чадвар суларч хэрэглээний зээл өссөн байна. Нийт зээлийн 59.7%-ийг иргэдийн зээл эзэлж байна. Иргэдийн зээлийг нь бол ингээд төрлөөр ангилж үзэх юм бол үүнээс бол ингээд хэрэглээний зээл буюу иргэдийн зээл дотроо хэрэглээний зээлийн эзлэх хувь нь 51.3% байна. Үүнийг дотор нь төрлөөр нь ангилаад үзэх юм бол цалингийн зээл 27%, тэтгэврийн зээл 9.2%, хадгаламж орцуулсан зээл 6.8% тус эзэлж байна. Чанаргүй ангилалд багтсан зээлийн өрийн үлдэгдэл нь 2.3 их найт төгрөг юм. Өмнөх жилийн мөн үеэр чанаргүй зээлийн хэмжээ 2.1 их найт төгрөгтэй тэнцэж байсан. Харин төгрөгийн хадгаламж 3.2 их найт төгрөгөөр нэмэгдсэн нь анхаарал татна. Төгрөгийн хадгаламжийн 20.6 их найт төгрөг нь иргэдийнх, 3.3 их найт төгрөг нь аж ахуйн нэгж байгуулах байна. Харин улсын эдийн засгийн тухайд нүүрсний экспортын биед хэмжээ өссөн ч экспортын орлого буурлаа. За экспорт эхний 10 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 666.6 сая ам доллараар буурахад нүүрсний экспорт гол нөлөөлсөн байгаа. Нүүрсний экспорт 2.9 тэрбум ам доллар буюу 39.5%-аар буурсан. Харин биед хэмжээгээр бол 1.2 сая тонноор өсөж 69.7 сая төрсэн байгаамаа. Экспорт 12.2 тэрбум Америк доллар, импорт 9.4 тэрбум Америк доллар болж тэнцэл 2.9 тэрбум долларын ашигтай гарлаа.